За баларсан 100 байх хэвээр юмас 14 авчлаа. Би чинь нөгөө замынхны эсрэг талд Galaxy Tower гэдэг байдгийг манайхан сайн мэдэх бах те. Galaxy Tower дээр 3 4 жилээс ойрцсон шүү. Яг тэрийн замынхны эсрэг тал глобал мод гэдэг бидний байхад гоё барьж ирсэн янзын гоё бүтээн байгуулалт болсон байна. Тэгээ одоогор хүмүүс нь орж эхэлж байгаа юм байна. Стадионы яг зүүн талд гэсэн үг шүү манайхаа. Тэгээ энд шар хад маань гэж байгаа ш нүгэд ирсэн байна. Тэгвэл хүмүүс бас гайхаж магадгүй те. За шараад ч байх те. Манай Better Mind нойргуудлын имлэг гэж байдаг те. Би нэг 4 5 жилийн өмнө нойргуудаар 5 хүмүүрээс санаж байгаа те. Тэгээд шараад нь бүр очоод шарааднаас намайг оо мандах гэд мондог эмч байдгийн хуваараа юм хийж байгаа гэдэг мандах эмчтэйг анхдаг танилцаад тэгээд ТБД-д андуудын ард талд нь имлэгт нь очиж имчилүүлээд чи зүгээр л ханиттай адилхан өвчнөштэй ганх байхаа хүмүүсүүдээ нэг мэдрэлийн ядаргаа мэдрэлийн өвчин тэгээд галзуучууд энэ төргээл одоо янз янзаар ярьдаг шүү дээ те. Тим ерөөсөө биш ээ гэдгийг тэнд би мандахаасаа гэж ойлгож авсан байхгүй юу. Тэгээд таа хүндээ нэмгийг бас сурчлаа. Тэгээд тэрнээс хойш сая мандах эмч минь одоо ярьж байгаа ганх байхаа таны тэр бичлэгээс хойш уустай айгүй олон хүмүүс ирдэг болсон ганх байхаа айгүй гоё нээлттэй болсон хүмүүс санаа зовхоо болсон. Тэгээд та айгүй зөв тайлбарлсан байлаа. Энэ бол эмгэг биш ээ. Энэ бол зүгээр л өвчин. Тэгээд ягаад эндээс энэ бичлэгийг хийж байгаа гэдэг нь шалтгаантай. Better Mind-ийн маань 2 дахь салбараа яг энэ Global Mall-ын 4 давхурд баруун жигүүрд шинээр нээсэн байна. Better Mind нойргуудал сэтгэл зүйн төв. За даваагаас би 9-өөс 17 юм байна. Нэм гараг хүртэл ажилт юм байна. За орцгоё. За сайн уу? За ажил тавлгүй. Ямар бай газар нүгэл ирцээ. За би ч нөгөө эднийдээ тэн ТБД андуудын тэнд хөвдөж байгаа бүгдэнтэй сайхан найз болсон, танил болсон. Массажист тоогооч хоёртай айгу найз болсон шүү дээ. Оо сайн юм дөө. За сайн уу? Уулзаг болсон байна шүү дээ. Харин тийм байна. Янзын хоёр газар нээсэн байна шүү дээ. Харин тийм. За. Харин тийм байна. Ахын сонирхоодох юм. Өө чинь 4 давхарт ягаад имлэг 4 давхарт авчихсан бэ гэсэн чинь систем логиктэй юм байна. Энд чинь хүмүүс энд суугаад имжлүүлэхэд view энэ төр ямар гоё юм бэ те. Ер нь ийшээ хэрэгчээд энэ зогсоолстой бүр асар их юм байна шүү дээ. Энд ч байна, тэнд ч байна. Стадионы тэр зогсоол тэр тойроод ингээд ороод ирэх юм байна. Тэгээд би энд чинь нөгөө 2 дахь салбар нь одоо энд бас хэвтгий баг чинь үгүй юм байна. Энд чинь тийм тоомч биш юм байна. 4 5 хүн өөрхөн цомхон өрөөсд гачин гоё тогтчуулттай. Тэгээд өдрийн имсгэ гинэ. Энэ сандал мадал нь ямар гоё өвтөх юм бэ те. Оо бла. За энэ ч одоо ингээд наалж болно өстэй бодвол. Оо тэр. Янз. Тэг одоо энэ чинь хотын төвийн бүс айгүй зөв байршлаа сонгосон байна. Битүү энэгээр чинь офис. Тэгэл одоо офисын залуучууд чинь айгүй завгүй те. Тэгэл очиод тэнд ингээл яаж яхаар нөгөө шууд гүйж ирээд энэ өдрийн эмчгээ илгээл ийм харахаар нөгөө хорлог тайлдаг. Хорлог бас тайлдаг гинэ тайлдаг гинэ. Гоё бариа цас тийчтэй юм байна. Оо янз. Гачин гоё тогтчулсан байна шүү. Түрүү нөгөө нэг мандахтай явахад энэ надад их дотн санагдчихлаа. Энэ чинь нөгөө юуны хөзөргээд идэг үлээ те. Карт ч гэдэг лөө. Одоо санахаа болчихжээ. Тэгээд би нэг анх мандах эмчтэйгээ уулзаад бид хоёр чинь ингээд бүтэн цаг ингээд бүх түүх бараг төрснөөс ахуулаад би бүх юмаа ярьсан ч гэсэн санагдаж чинь. Тэгээд тэгжиж чинь их зүг юм бэлээ л дээ. Тэгтээ яг энэ чинь цаг хугацаа шаарддаг. Тэгжиж намайг жишээлбэл анх байхаа би нөө тэр Германд явж байгаад нэг машинд явж байгаа нэг нуруугаа углаад тэрнээсээ та травм авсан байж та гэдгийг тодорхойлоод тэгсэн шин салбарт одоо HRV гэсэн байгаа. Түрүү мандах гişин шиг болно лээ. Шинэ аппарат ороод ирсэн юм байна. Тэг яадаг аппаратын юм дүүс нэг анхааха та хоёр нэг оншоо олоход нэг цаг гаруй ярьсан шүү дээ. Тий. Тэрий чинь одоо 3-5 минутын дотор гаргадаг болсон гинэ. Тэр аппаратыг явж үзье. Тэгээд намайг нэгэн тэрсний бас орчих гээд байгаа хгүй. За баларсан 100 байх хэвээр юмас 14 авчлаа. Буцаад хэвдэх болох нь яах вэ? Гэхдээ гайгүй гинэ. Энэ одоо за одоо энэ жишээлбэл нөгөө ANC баланс гэдэг нь сэтгэл зүй тий? Зүү. Сэтгэл зүйн доктортой байдал бол амар өндөр байна гэж шүү. Сэтгэл зүгээр бол нормальны байна. Стресс гэсэн чинь стресс бол нормальны байна гэж байна. Тэгээд ер нь яг айгүй ачаалттай ганх байхаа та ажиллаж байгаа юм байна. Юм амралт танд хэрэгтэй юм байна. Харахгүй хана одоо өдөр болго реклам хийгээд айгүй ачаалттай байгаа. Энэ 14 гарч багтай яг тий. Тэгээд энэ чинь амар юм байна. Би ч одоо ирээд хатгуулаад амар том аппарат зуух юм чи өсө компьютерд үйдэг юм байна шүү дээ. Тэгээд ийшээгээ хуруугаа хийлээ. Тэгээд чи олон юм гаргадаг чинь. Энд дээрс гайгүй гарчлаа тий. Одоо минийх энэ байна л да. Энэ нөгөө судасны хатуурал зүү. Тийм. Судасны хатуурлын зэрэг. Зэрэг 3 дахь минийх ингэ гараадсан шүү дээ. Харьцуулахад судасны хатуурлын зэрэг их багтай. Судасны эрүүл мэнд сайн байна. За. Чи түрүүн ахта нэг би сайн ойлгоогүй. Одоо би өөрөө тайлбарсан чамайг тайлбарлуулсан дээр багч. Толгооныг илүү биенийг илүү чи одоо яг яана гэдэг юм. Тэр нэг хата хэлээд багч. Энэ HRV гэдэг аппарат маань хүний ерөн сэтгэл санааны байдал, сэтгэл готрол, түгшилт, стрессийн түвшин, дээрэс нь тархины ядралт, бие махбодын ядралтын түвшинг гаргаж ирдэг. Одоо дэлхийд ганц хүлээмжшөөрөгдсөн юм аль биесний аппарат юм байгаа. Одоо нөгөө сэтгцэн эмчтэр очиод үзүүлэхээр сэтгэл санааны байдлаа үзүүлэхээр
асуумж авдаг. Дээрээс нь сэтгэл зүйн бөглөдөг тест бөглүүлдэг шүү дээ. Тэгэхээр тэр эмчийн үзлэг сэтгэл зүйн тестийг орлохоор хэмжээний ийм аппаратны шинжилгээ байгаа. Энэ дээр бол маш олон үзүүлэлтүүдийг харж болно. Ядралт гэдэг маань хоёр янз ядралт байна. Бидний тарих ядарч болно. Үүнийг мэдрэлийн ядаргаа гэж хүмүүс ярьдаг. Бие махбодын ядаргаа гэж бас байдаг. Тэгэхээр ядарсан гэдэг нэг үгний цаана бидний тарих ядарсан байна уу? Биений ядарсан байна уу? Бие маань ядарсан байна уу гэдгийг таван төвшнөр тодорхойлоод өгдөг. Бид чинь тэрийг мэдэхгүй ерөнхийдөө л ядарсан байна гэдэг тусдаа юм байна шүү дээ бас тий. За тэгээ энэ аппарат чинь түрүүг л хоёрхан л байгаа гэлээ. Монголд бол одоо хоёрхан байгаа. Нөгөө нь хаана вэ? Нэг нь бол сэтгцээр хөлмөлийн үнсний төв дээр. Тэр нөгөө шар хад мөн биз дээ. Миний очдөг. Бид нар ч хуучны хүмүүс шар хад гэдэг нэрлээ сурсан юм аа. Тэр чинь шар хаданд ажиллаа гэхээр айгу тийм сорилттой санагдаад байдаг байхгүй тий. Тэгээ хувийн эмнэлгүүдээс манайх анхудаа Солонгосоос оруулж ирсэн. Супер. Аппарат байна. За. Янзын хэд байна. Тэгээд ах нь ерөөсөө чам дээр очиж ахид нь хөвдөхгүй л болохгүй байна тий. Ядаж 14 чинь 50 болгоё даа ч одоо тий. Гэхдээ энэ чинь түрүү юу гэлээ хахаа хөвтөл 3-4 хоногийн дараа таны 14 ч юм бол сайхан амарчих юм бол хэвэн болчих нь тий. Ямар ч асуудалгүй гэж тий. Эмчилгээний өмнө эмчилгээний үр дүнгээ хянах зорилгоор энэ аппаратыг ашиглавал их үр дүнтэй байдаг. За. Окей. За ингээд хайж гэдэг юм байна шүү дээ. Дандаа зүгтагаад идэв. За ингээд үнэхээр та бүхэн альва нэгэн стресстэй, ялангуяа нойр гүйтэл энэ төр байгаа бол яаралтай ирээд манай манд хэмжтэр үзүүлээрээ. Айгу амар болцсон юм байна. Тэр бас үр дүнтэй шүү дээ. Нэг хоёулаа суугаалгаа ярилцдаг тий. Тэр ихтэй надад айгу үр дүнтэй санагдсан. Би ч нэг хуучны хүн болохоор компьютерд итгэхгүй гэж магадгүй л дээ. Гэтэл яг хөө тэгээд 5 минут дотор гаргаад ирж штэ тий. За баярлалаа. Global Mall-ийн 4 давхар Зүмэн жигүүрд манай Better Mind-ийн 2 дахь супер гоё салбар нэгдсэн байна шүү манайхаа.